자, 기도하겠습니다. 자, 함부터 залбираад эхлэе. 거룩하시고 살아계신 하나님 아버지, 하나님의 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Ариун бас амьд их эзэн минь таны нэгүүлсэлд талархъя. 이렇게 이사야 말씀을 가지고 다시 만날 수 있도록 하나님께서 저희들을 인도해 주신 것을 감사드립니다. Эзэн минь та Исая номыг номоор дамжуулаад бид нэр тантай дахин уулзах таныг сурах боломж өгснөд төлөө талархъя. 사랑하시는 귀한 종들을 하나님께서 항상 기억해 주시고 은혜 가운데 붙들어 주시옵소서. Эзэн минь таны хүмүүсийг та үргэлж санаж та нэгүүлсэл дотроо тэднийг барьж өгөх болтугай. 모든 필요한 것들을 하나님께서 공급하여 주시고 특별히 신령한 은혜를 더하여 주시옵소서. Эзэн минь та хүн бүрийн хэрэгцээтэй зүйлийг мэднэ. Та тэднийг бас зөвшөөрөн ялангуяа сүнслэх хэрэгцээг бас та хангаж өгөх болтугай. 이 시간에도 함께 해주시고 영광을 다 받아 주시옵소서. Эзэн минь та энэ цагт мөн хамт байж өөр алдрыг авах болтугай. 감사드리며 예수님의 이름으로 기도드리옵나이다. Талархан Есүсийн нэрээр гуйж байна. 아멘. 아멘. 네. 우리 지난 시간에 이사야 37장 하다가 말았는데요. За хэдүүл Исая номны 37 дугаар бүлгийг үзчихсэн. 네. 이사야 37장 그 1절에서 히스기야가 사내립이 전해준 말을 듣고 옷을 찢고 굵은 배를 입고 여호와의 전에 들어가는 장면이 기록되어져 있죠. За хэдүүл Исая 37 дугаар бүлгийн 1-р ишлэгийг авах юм бол энэ дээр ийм агуулга гарч байна тийм ээ. Хизкия хаан Исаятай зөвлөлдөж байгаад тэгээд хувцас ураад таар нөмрөөд эзний өргөөрөө орсон гэж гарч байгаа. 그리고 2절에 보니까 그 궁을 관리하는 엘리야김, 서기관 셈나, 또 나이 든 제사장들을 아모치 아들 선지자 이사야에게 보냈다 그랬습니다. За тэгээд тэр Хизкия хаан өөрөө эзний өргөөрөө ороод 2 дугаар ишлэгийг харах юм бол эзний ордныг харгалздаг тий Элиаким, за тэгээд Гүш, Шибна, за бас ахлах тахилч нарыг яасан гэхээр таар нөмрөгөөд Амозын хүн Исая руу илгээсэн гэсэн. 선지자 이사야에게 가서 하나님께 기도해 달라고 보낸 거죠. За иш зүйлэгч Исая руу яах гэж явуулсан бэ гэхээр та бурхан руу хамт залбирч өгөөч гэж хүсэлт гаргаад явуулсан тий. 그들이 베옷을 입고 있었다 그랬죠. За тэд нар болохоор ямар хувцас өмсөл гэсэн бэлээ. 베옷은 그 비통한 일, 슬픈 일을 만났을 때 입는 옷입니다. Энэ дээр болохоор таар гэж хэлсэн тийм ээ. Тэгээ таар болохоор чинь ямар нэгэн гашуудлын үед юм уу хэцүү зүйл тохиолдох үед өмсдөг ийм хувцас. 몽골에서도 그 누가 돌아가시면은 그 따로 입는 옷이 있는가요? Монголд одоо хин нэгэн хүн өөд болоход ч юм уу өмсдөг тусгай хувцас гэж байдаг үү? 없는 것 같아요, 목사님. 그래요. 네. 뭐 너무 뭐 반짝반짝한 그런 옷은 아니면 된 것 같아요. 특히 길살피시려고 말고 같아. 여기 한국에서는 그 예전에 배옷 입었어요. 네. 누가 돌아가시면 그
배옷을 입었습니다. 지금은 좀 드문 것 같아요. 배옷 입는 사람들. 네. Тэгээ Солонгос болохоор өмнө ямар нэгэн тийм бас гашуудлын үед тийм таар хүн хувцас өмсдөг байсан юм. Тэгээ одоо болохоор яг тийм хүм өмсөх нэг ховор болсон юм шиг байна. 그래서 히스기야 왕이 이사야에게 그 말한 내용이 3절에 기록되어 있죠. Тэгээ 3 дугаар ишлэл дээр харах юм бол Хизекия хаан Исаяараа илгээсэн үгийн агуулгын тэн дээр харж. 오늘은 환난과 책망과 수치의 날입니다. 아이를 낳으려 하나 아이를 낳을 힘이 없는 것과 같습니다. 그렇게 말했습니다. Тэгээ Хизекия хаан юу гэж хэлсэн гэхээр энэ өдөр бол зовлонгийн өдөр, зэмлэлийн өдөр, гутамшигын өдөр байна. Төрж буй хүүхэд умайхан амсарт ирсэн ч гэсэндээ төрүүлэх хүчгүй болсон ийм өдөр байна гэж хэлсэн. 아이를 낳으려고 그러는데 힘이 없다는 거예요. Бид нэр эмэгтэй хүнээр төсөөлөх юм бол те хүүхэд төрөх гээд өвдөд байгаа хэрнээ хүч байхгүй байгаа ийм байдалтай гэсэн. 아이가 태어나면 기쁘고 즐겁고, 네, 얼마나 참 그 사람들이 다 기뻐하고 좋아하잖아요. Тэгээ хүүхэд төрөх юм бол ямар те баяр хөөр те хүн болгон баярлсан сайхан мэдээ сонсогддог те бүгд баярлалаа. 우리 여자분들이 아이를 낳아도 얼마나 고생이 많습니까? Тэгээ эмэгтэй хүмүүс харин хүүхэд төрүүлэхийн тулд яадаг вүлээ? Нилээн одоо хэцүү даваануудыг давдаг те. 아이 낳는 게 사실은 상당히 위험한 일이죠. Ер нь бол хүүхэд төрүүлнэ гэдэг бол нэг талаараа маш аюултай одоо ажил гэх юм уу аюултай тийм үйл явц байгаа. 오늘은 환난과 책망과 수치의 날이라고 말했어요. Тэгээ Хизекия үсгэлээрээ өнөөдөр бол зовлон шаналл, зэмлэл, гутамшигын өдөр гэж хэлсэн. 아이를 낳기만 하면 그것은 기쁜 일이고 대단한 큰 유익이 있는데 아이를 낳을 힘이 없다는 거죠. Хүүхдээ төрчихөл юм бол тэр чинь тэгээ бүх асуудал ардаа үлдээд баяр хөөр ингээд ирэх гээд байгаа. Гэхдээ хүүхдээ олон төрүүлэх хүч байхгүй байна гэж хэлсэн. 아시리아 군대가 지금 쳐들어와가지고 사네립 왕이 쳐들어와서 전쟁이 벌어졌는데 이 전쟁에서 우리가 승리하고 이기면 엄청난 유익이 되죠. 예. 근데 감당할 힘이 없다는 거예요. За энэ дээр юу гэсэн үг гэхээр Асираас ингээд Санхериб хаан тий асар их ингээд хойд Асираас асар их одоо цэргээ дагуулад Санхериб хаан ирж байгаа. Тэгэнгүүт энэ ирж байгаа хааныг одоо хэрвээ ялчих юм бол маш их ингээд үр өгчтэй тий их сайхан болох гээд байна. Гэтэ даанч тэднийг ингээд нөгөө ялах одоо ард нь гарах хүч байхгүй гэж хэлсэн. 이 당시 아시리아는 세계에서 제일 가는 초강대국이에요. Тухайн үед болохоор чинь Ассир болохоор энэ дэлхий дээр тухайн үеийн байдлаа хамгийн хүчрэг улсуудын ингээд нэг байгаа. 유다 나라는 아시리아를 감당할 만한 힘이 없습니다. Тэгээ энэ Ассирийн тийм хүчрэг улсыг бол жижигхэн Юуда тий бааж идэх гэсэн бол ойлголт байхгүйсэн. 오늘날에도 저희들에게 큰 시험들이 찾아오는데요. Тэгээ энэ өдөрч бас биднэр дээр ингээ бидний даахгүй юм шиг тийм их асуултууд тий сорилтууд ирдэг. 그 시험을
이길 수만 있으면, 네. 시험을 이길 수만 있으면 네, 큰 유익이 됩니다. бид нэр тэ одоо тэр сорилтыг хэрвээ давчхал юм бол маш их тийм үр өгөөчтэй байх гэдэг. Гэхдээ яг боддоор харахаар тэр сорилтыг давах хүчний талаар юм бол асуудалтай болдог. 근데 시험을 이기지 못하면 어떻게 되는가요? Гэхдээ л хэрвээ хүч байхгүйгээд сорилтыг хэрвээ бид нэр давч чадахгүй бол юу болох вэ? 그러면 이제 마귀의 종이 될 수도 있어요. Бид нэр сорилтыг тэ давч чадахгүй бол тэ муу нэгний боолчлолд ороод тэ түүний зарцуулаад цаашаа явахыг ч үгүйсэхгүй. 또 우리 자신의 실력 없는 게 다 드러나는 거죠. Тэгээ бид нэр өөрсдийнхөө тэ ингээ хүчгүй ийм байдлуудыг ингээд бидний хүчгүй тийм байдлыг бүгд ил гарч ирдэг. 그리고 두 번째는 4절에 보니까 여호와 당신의 하나님께서 랍사게의 말을 들으셨을 것입니다. 라고 말했어요. Тэгээ дөрөвдүгээр зэвсгэлэлдэр юу гэсэн гэхээр таны бурхан Яхова Рабшикегийн үгийг сонссон бахаа гэж хэлсэн. 네, 랍사게는 그 사내립의 군대 장관이죠. Энэ Рабшике гэдэг болохоор Саньерибийн цэргийн жанжин баг. 그는 그의 주인 아시리아 왕의 보냄을 받아 살아계신 하나님을 조롱하였으니 여호와 당신의 하나님께서 그 말을 듣고 꾸짖으실 것입니다. 말했습니다. За тэгээ дөрөвдүгээр эшлэлдэр тэр бол таны өөрийнхөө хаан Ассирийн хаанаас илгээгдсэн бөгөөд амьд бурхныг доромжлохоор тэ ирж байгаа нэгэн байна. Үүнийг таны бурхан сонсож тэ таны төлөө түүнийг зэмлэх билүү дээ гэж ингэж хэлсэн. 여기서 이제 히스기야 왕의 믿음이 드러나고 있습니다. За эндээс харах юм бол Хизкия хааны итгэл харагдчих. 아시리아 왕이 한 말은 살아계신 하나님을 조롱했다는 거예요. За тэгэхээр Ассирийн хаан одоо Хизкиягийн хүнд сонсох юм бол Ассирийн тэр хаан амьд бурхныг доромжилсан гэж хэлсэн. 하나님은 살아계신 하나님이시다. Тэр бидний бурхан бол амьд бурхан гэсэн. 그리고 여호와 당신의 하나님께서 그 말을 듣고 꾸짖으실 것이다 말했어요. За тэгээд таны эзэн бурхан түүний үгийг сонссон юм чинь түүнийг зэмлэх бахаа гэж хэлсэн. 하나님 다 듣고 계시는 거죠. Тэгээ өөрөөр эндээс бурхан тэгээ бүх зүйлийг сонсдог бурхан. 우리가 하는 말을 하나님 다 듣고 계시죠? Бидний хэлж байгаа үг бүрийг эзэн бурхан сонсож байгаа. 우리가 하는 기도 하나님 들어주시는가요? Тэгээ бидний эзэн тэгвэл бидний залбирч байгаа залбирлыг сонсож байгаа болов? 다 듣고 계시죠? 네. Тэгээ бүгдийг сонсож байгаа. 출애굽기 그 3장 7절 말씀 누가 좀 읽어주시겠어요? За хэн нэг нь Гитлэл 3-ын 7-ыг уншчих уу? 출애굽기 3장 7절. Гитлэл 3-ын 7-ыг хэн нэг уншиж өгөөрэй. Гитлэл 3-ын 7. 누가 한번 읽어보십시오. За хэн нэг нь уншиж өгөөрэй. За тийш. Эзэн Египтэд байгаа ард түмнийхээ зовлонг би харж ажлын даавлуудаас нь болсон тэдний хашхрааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ. Амен. 네. Амен.
거기에 보면 하나님께서 모세에게 말씀하신 거죠. За бурхан Мосед хэлсэн те. 미디안 땅에서 40년 동안 지내고 있는 모세에게 하나님께서 이집트에 있는 내 백성의 고통을 분명히 보았고 음. 그들의 감독자로 인한 부르짖음을 들었고 또 그들의 고생을 알고 있다고 말씀하세요. За энэ дээр харах юм бол гэсэн те Египтэд байгаа арт түмнийхээ зовлонг би харсан. Ажлын даамлуудаас нь болсон тэдний хашарааны би сонссон гэж хэлсэн. Би тэдний зовлон зүтгүүрийг мэдж байгаа гэж хэлсэн бурхан хэлсэн. 하나님은 살아계신 하나님이세요. За бидний бурхан бол амьд бурхан. Амен. 하나님께서는 다 보고 계시고 듣고 계시고 또 알고 계세요. Бидний бурхан бол харж байгаа, сонсож байгаа, бас мэдж байгаа. Амен. 예, 알고 있다고 하는 이 말은 깊은 이해와 사랑을 가르쳐요. 깊은 이해와 사랑. 네. Энэ дээр мэднэ гэдгийг агуулгын дотор болохоор шүү дээ. Маш гүнзгийгээр ойлгож бас хайрлж байгаа гэсэн утга явдаг. Мэднэ гэдэг нь. 다 알고 계세요. Амен. Эзэн мэдж байгаа. 또 우리가 Амен. 기도하는 모든 기도를 다 듣고 계세요. Бидний залбирч байгаа таны шивнэд хэлж байгаа залбирлыг ч эзэн сонсож байгаа. 하나님, 저 아시리아 왕 사네립이 하는 말을 하나님이 다 들으셨을 것입니다. За тэгээд хэн хязэг юу гэсэн гэхээр эзэн бурхан тэр санаа бэн тэ санаа хэрэг үгийг бүгдийг сонссон гэж хэлсэн. 그리고 하나님께서 사네립을 꾸짖으실 것을 저희가 알고 있습니다. За тэгээд тэр бас юу гэсэн гэхээр бурхан тэр санаа хэрэг зэмлэнэ гэдгийг би мэдэж байна гэж хэлсэн. 그러니 아직 살아남아 있는 백성들을 위해서 이사야 선지자께서 기도해 달라고 부탁했어요. За тийм учраас эзэн угаасаа тэгэх учраас одоо үлдсэн байгаа хүмүүсийн төлөө та залбирч өгөөч гэдэг энэ мессежийг Исаяар явуулсан. 예. 다른 사람이 나를 위해서 기도해 주는 거 좋죠. Хэн нэгэн хүн тэ миний төлөө, таны төлөө ингэ зуучлаад залбирна гэдэг нь бас сайн зүйл тэ. 첫째는 내가 기도하는 게 제일 좋아요. Гэхдээ би өөрөө амаараа эзнэр залбирна гэдэг илүү чухал. 또 하나님의 종이 기도해 주는 거 좋죠. За бас эзэн тэ бидний төлөө залбирх нь чухал тэ. 네. 하나님의 종이 기도해 주는 거 감사한 일입니다. Амен. Эзэн таны төлөө залбирна гэдэг үнэхээр талархмаар зүйл байгаа. 근데 기도해 주거나 또 이렇게 가정을 방문하거나 할 때 어떤 사례를 받으시면 안 됩니다. Гэхдээ бид нар яах вэ? Таны төлөө залбирсан хэн нэгэн хүний төлөө залбирлаа гэд тэг хөлс авч болохгүй. 예, 한국의 목사님들 중에 상당히 많은 분들이 기도를 해주거나 이렇게 가정을 방문할 때 사례를 받는 분들이 있어요. Яг Солонгос болохоор
тэг залбираад эсвэл гэрт нь одоо зочлоод тий ингэсэн хөдлөө тодорхой хэмжээний хүрээлс авдаг тийм хүмүүс байдаг. 그런 거 받지 말아야 됩니다. Бид нэр болохоор тэгэхгүй байсан дээр 뭐 식사로 대접하는 거, 그건 괜찮아요. яг гоо очих үед чинь хүн хоолунд хийсэн ч юм уу тий тийм байвал зүгээр шүү дээ. 그러나 돈은 받지 않는 게 좋습니다. Гэтэ тогтвортой юм бол авчлахгүй. 그거는 교회에다가 연보하라 그러세요. Хэрвээ магадгүй танд өглөө гэх юм бол та эцэндээ өргөл болгож өгөөрэй гэдэг ингээ хэлэх хэрэгтэй. 기도해 줄 때마다 뭐 돈 받고 뭐 목사가 움직일 때마다 뭐 사례를 받는 거 그 하나님 기뻐하지 않으세요? Бид нэр залбирх болгондоо тасанд чинь дондоо ингээл тий мөнгө орж ирээд эсвэл ямар нэгэн үйлдэл хийх болгонд тий ингээд мөнгө аваад иж байх юм бол эзэн харуул тий баярлахгүй нь тодорхой. 히스기야가 이사야 선지자에게 이렇게 나라를 위해서 기도해 달라고 부탁한 거 믿음으로 부탁한 겁니다. Тэгээ Хизекия хаан Исаяараа тий та энэ улсын төлөө залбирч өгөөч ээ гэж хүсэж байгаа хүсэлт нь итгэлээс гарсан юм хүсэлт байгаа. 그리고 5절에 보니까 히스기야 왕의 신하들이 이사야에게 왔다 기록했어요. За 5 дугаар ишлэгийг харах юм бол Хизекия хааны албатууд Исаяадаг ирсэн талаар гарч байгаа. 그러니까 이사야가 말했어요. 6절에 당신들의 왕께 여호와께서 이같이 말씀하신다고 전하시오. 너희가 들은 말 곧 아시리아 왕의 종들이 나를 모욕한 말 때문에 두려워하지 마라 그랬습니다. Тэгээ Исая зөрүүлээд тэднэрт хэлсэн тий та нар эзэндээ очиж ингэж хэлээ гэж хэлсэн. Тэгээд эзэн тэр хаанд чинь ийм үг алтгаж байна гэд намайг доромжилсан Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэр үгсээс бүү ягтун гэж хэлээрэй гэсэн. 사람들이 말하는 것 때문에 두려워하지 말라는 거예요. Өөрөөр хэлэх юм бол хүний хэлж байгаа тэр өгнөөдөөс битгий яагараа гэж хэлсэн. 사람들의 말을 자꾸 듣다 보면 두려운 마음이 생길 수 있어요. Хүний хэлсэн өгнөөдөөс сонсоод байх тусам ийм айдсан сэтгэл төрж эхэлдэг. 그 사람들이 말하는 거 들어보면 우리 마음을 아프게 하는 말하는 사람들 있죠. Хүний өгнүүдийг ингээд сонсохлоор зарим хүмүүсийн үг нь бусдын сэтгэлийг ингээд өвтгдөг тий хатгадаг юм өгнүүдийг ч гэсэн хэлдэг тий. 다른 사람 마음 아프게 하는 말 하지 말아야 됩니다. Бид нэр бусд хүмүүсийн тий зүрх хүмүүсийн сэтгэл рүү ингээд хатгадаг үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. 우리가 이 하나님 말씀 전하다 보면 말씀을 듣는 성도들이 그 하나님 말씀을 듣고 책망받을 수 있어요. 그렇잖아요. Бид нэр эзний үгийг дамжуулж явах үед эзний үгийг сонсоод эзний үг тэр хүний дотор ажиллаад тухайн хүнд ингэж зэмлэл болж очих тохиолдол бол байдаг. 하나님 말씀 전할 때 하나님 말씀에 책망받을 수 있어요. Тэгээ бурхны үгийг бид нэр зөв дамжуулах үед тий тэр үгээр дамжуулаад хүмүүс зэмлэл авах тий одоо ингээд дотор хөндөрлөх юм тохиолдлууд бол байдаг. 근데 이 말씀을 전하는 사람이 그걸 잘 전해야 돼요. Харин гэхдээ бид нэр энэ үгийг дамжуулахдаа тэр дамжуулж байгаа хүн нь маш одоо сайн дамжуулж өгөх хэрэгтэй болгоомжтойгоор. 그 목사가 책망하는 게 아니잖아요.
Ер нь бол тэр хүнийг зэмлэж байгаа нэг зэмлэл нь бол пастор зэмлэж байгаа юм биш шүү дээ, тий? 하나님께서 책망하시는 건데, 예, 목사가 책망하는 것이 돼버리면 안 됩니다. Эзэн бурхан өөрөө зэмлэж байгаа үгээрээ. Гэтэл дундуур нь пастор орж ирээд өөрөө зэмлэж байгаа шиг үгнүүд ингээд ээж болохгүй гэсэн. 그리고 말씀을 전하면서 개인적인 감정을 이렇게 표출하면 안 돼요. Бас бид нэр эзний үед амжуулж явах үедээ өөрийнхөө одоо хувь хүний сэтгэл зүйг ингээд түн дээр нэмээд ч юм хольж болохгүй. 은근히 또는 과격하게 누구를 이름은 말하지 않지만 누구 들으라고 말하면 안 돼요. Тэгээ ингээ үгийг дамжуулж байгаагаар далимдуулаад тухайн хүнийхээ нэрийг хэлэхгүй ч гэсэндээ тэр хүн сонсоосоо гэсэн сэтгэлээр ингээд хамаагүй дайраа дамжуулаад байж болохгүй. 너 거짓말했지? 거짓말하지 말라는 거야. 그 사람은 그냥 예, 너 들으라고. 그 사람 들으라고 말하면 안 돼요. Тэгээ худлаа ярьсан хүнийг чи мэдчихэж байгаа. Гэхдээ чи худлаа яриастай чи тийм ч энийг сайн сонс гэсэн ийм мессежээр ингээд тий хэлээд байж болохгүй. Бурхан чамайг шийтгэн ингээд нэдрэгээд өөрийнхөө бодлоор ингээд тухайн хүн рүү хандаад байж болохгүй. 또 이 세상 사람들은 그 사람을 위협하는 말, 예, 그런 말들 많이 하죠. Энэ дэлхийн хүмүүс болохоор хүнийг одоо унах гэдэг, гүтгэх гэдэг ийм үгсүүдийг маш сурамгаа хэрэглэдэг. 또 하나님 인정하지 않아요. 하나님 인정하지 않는 말, 그런 거 말 두려워하지 말라는 거예요. Гэтэ харин яадаг гэхээр бурхан тэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээ бас энэ агуулга дээр өгсөн гэхээр хүний тийм үгсүүдээс битгий гэж хэлсэн. 그리고 두 번째는 7절에 보아라 내가 그의 속에 한 영을 넣을 것이다 그랬습니다. Тэгээ 7 дугаар ишлэл дээр өгсөглөөр за харж байгаарай би түүний дотор нэгэн сүнсийг тавина гэж хэлсэн. 하나님께서 그 아시리아 왕과 아시리아 가운데 한 영을 보내시긴다는 거예요. Тэгээ эзэн бурхан Ассирийн хаан болон түүний тэр цэргүүд дээр те нэгэн сүнсийг тэр рүү нэг сүнсийг биелгэнэ гэж хэлсэн. 이거 성령이라 그러면 안 됩니다. Энэ дээр болохоор хариун сүнс гэж очуулж өгдөг бас болохгүй. 여기서 한 영은 천사를 가르쳐요. За энэ дээр хэлж байгаа би нэгэн сүнс гэж харуулахаар Тэнгэр элчийг хэлж байгаа гэсэн. 예, 단어적으로는 바람이라고도 해석이 되는데요. 천사를 말합니다. Энийг хэдлээ харах юм бол одоо зарим орчуулгууд дээр сүнс гэхгүй нэгэн одоо салхи гэдээр бас орчуулагдсан байдаг. Гэхдээ одоо энэ болохоор сүнс гэдэг нариун сүнс биш, салхи биш харин Тэнгэр элчийг хэлж байгаа гэсэн. 하나님이 한 천사를 내려보내시죠. Яг эзэн бурхан нэгэн Тэнгэр элчийг илгээсэн. 그 다음에 세 번째는 그가 어떤 헛소문을 듣고 자기 나라로 돌아갈 것이다 말씀하셨어요. Тэгээ дараад нь юу гэхээр тэр гэдэг нь болохоор одоо Ассир хэлжээс тэр нэгэн худал мэдээг сонсоод өөрийнхөө нутаг руу буцхолно гэж хэлсэн. 잘못된 정보를 받게 돼요. Өөрөөр хэлбэл худал гэдэг нь болохоор чинь нэг юм буруу мэдээг тэр авах болно гэж хэлсэн. 근데 지금 한참 전쟁하고 있는데 저 남쪽에 이집트 왕이 전쟁하러 온다는 보고를 받아요. За тэрээр ясгэлээрээ одоо бол дайн ээж байгаа тий. Гэхдээ тэрнээс ямар ийм мэдээ авсан гэхээр тэр өмнө зүгт байдаг Египтийн хаан болон түүний цэргүүд дайтахаар ирж байна гэсэн ийм мэдээ авсан.
그리고 네 번째는 내가 그를 그의 땅에서 칼에 죽게 할 것이다 말씀하셨습니다. За тэгээд 7-гийн сүүл дээр бас юу гэсэн гэхээр би түүнийг өөрөх нь нутагт илдээр ингээд алах болно унгаана гэж хэлсэн. 하나님께서 사내립이 전쟁에서 돌아가가지고 아들들에게 죽임을 당합니다. За тэгээд Бурхны хэлсний дагуу яс гэхээр энэ санны хэрэг нутг руугаа очоод хүүгүүд ихээ гарт ингээд амир өгцсөн баг. 열왕기하 그 18장에 보면요. 2-р хаад 18-р бүлгийг үзэх юм бол 열왕기하 18장 За 2-р хаад 18-ийн 예, 하나님께서 똑같이 똑같은 열왕기하 19장입니다. 2-р юу 19-р бүлэг юм байна. 2-р хаад 19-р бүлэг. 19장 35절 35절부터 37절까지 이거 좀 읽어주시겠어요? За 열왕기하 манайхны нэг нь уншиж өгөөрэй. 2-р хаад 19-р бүлгийн 35-аас 37-ыг нэг нь уншиж өгөө. 네. За тэгтэл тэр шөнө нь эзний тэнгэрлэгч гарч ирээд Ассирчүүдийн хооронд 185 мянган хүнийг цохив. Бүгдээ эрт босоод харахад тэд бүгд өгтөл болсон байжээ. Ингээд Ассирийн хаан Сенахериб хөдлөн буцаж Ниневед амьдрав. Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үлдэж байхад нь хүү Адрам мэлэх Шарезер нар нь түүнийг илдээр алдаад өөрсдөө Арарат нутаг руу зогтов. Түүний оронд хүү Есар Хаддон хаан болжээ. 네. Амен. 하나님께서 내가 한 영을 그들 가운데 보내겠다고 말씀하신 대로 여기 그 열왕기하 19장의 35절에 보니까 여호와의 천사가 나가서 아시리아 진영에 18만 5천 명을 죽였다고 기록해 놓으셨어요. Тэгээ бурхан хэлсэндээ би нэгэн сүнсийг илгээнэ гэсэн. Тэгээ тэр сүнс буюу тэр тэнгэр элч үнэхээр ирээд Ассирийн цэргээс нэг шөнийн дотор 185 мянган хүнийг цогсон талаар энэ дээр бичээстэй юм тийм ээ. 여호와의 천사가 여기 이 단어는요. 한 천사예요. 한 천사. Эзний тэнгэр элч гэж энэ дээр хэлж байгаа шүү дээ тийм ээ. Энэ агуулгач нь ердөө нэг л тэнгэр элчийг хэлж байгаа. Нэг ширхэг. 하나님이 한 천사를 내려보내 가지고 하룻밤 사이에 18만 5천 명을 죽이셨어요. За тэгээ бурхан нэг тэнгэр элчийг илгээгээд нэг шөнийн дотор 185 мянган цэрэг ингээд өгөгдсөн ба. 그리고 사내립이 자기 나라로 돌아가 가지고 그 니스록 신전에서 우상 섬기고 있었는데 아들들이 몰래 와가지고 아버지를 죽였다는 거예요. За тэгээд Синахриб байсан гэхээр буцсан тий Ниневед буцаж очоод Нисрох гэдэг өөрийнхөө тэр химэл шүтэний дугандаа мөргөл үлдэж яхад нь түүний хөвгүүд нь нууцаар ирээд аавгаа алсан багт. 그리고 그 아들들의 이름들도 기록해놨죠. Энэ дээр бүр тодорхой байна тий хөвгүүдийнх нь нэрүүд хүртэл бичигдсэн байж байгаа. 아드람멜렉과 사레셀이다 그랬습니다. Тэр аавгаа хөрнөөс хөвгүүд болохоор Адримелих болон Шарезер юм аа гэж хэлсэн. 이사야가 지금 그 히스기야의 신하들에게
말해주고 있잖아요. 오늘 이사야서에서요. За өнөөдөр Исая номыг дахин харах юм бол хэдүүлээ Исая тэр хааны илгээсэн түшмэндэд хэлсэн тийм ээ. 그대로 이루어진 겁니다. Харин яг тэр хэлснийхэн дагуу сая хэдлээ уншихад болсон байна тийм ээ. Яг хэлснийхэн дагуу болсон. 기도하는 사람이 제일 무서운 사람이에요. Хамгийн аюултай хүн гэж ямар аюултай хүнийг хэлэх вэ? Эмэхстэй хүн ямар хүн байдаг гэсэн чинь залбирдаг хүн. 우리가 기도한다 그러지만 실제로 기도하는 시간이 많지 않습니다. Хэдүүлээ ингээд бол өөртөө өдөр тутамдаа залбирч байна, залбирдаг гэж ярьдаг. Гэтэ бид нэр харах юм бол залбиралд тийм их цагийг зарцуулаад байдаггүй. 여러분이 그 가장 좋아하는 사람, 내가 사랑하는 사람을 만난다고 생각해 보세요. Манандагүй юм гэсэн. 네, 그 사람을 만나는 거예요. Та одоо ингээд төсөөлөд үзээрэй манайхаа. Та хамгийн ингээд хайртай, хамгийн ингээд уулзмааргаа хүнтэйгээ яг уулзч ингээд бодоод үзээрэй. 그 시간은 즐거운 시간이죠. Тэр та тэгвэл яах вэ? Таны нүүрэнд хамгийн түрүүнд мишэл тодорно те, инээмсэглэл тодорно, баяр тодорно. 네, 같이 이야기를 나누고 차도 마시고 식사도 같이 하고 즐거운 시간 아닌가요? Тэгээ бүр яг хуу баярлаад хамтдаа хоол идээд, цай уугаад, юм яриад те. Сайхан яриа өрнүүлээд ингэн. Тэгвэл энэ маш гоё цаг те. 저희는 하나님을 사랑하는 사람들이잖아요. Тэгээд бас бид нар чинь эзэн бурхнаа хайрладаг хүмүүс тийм ээ. 물론 우리가 공식적으로 하나님께 예배드리는 시간이 참 중요한 시간입니다. Бидний хувьд одоо яг ингээ харах юм бол биднэрт бас бүх нийтээрээ ч гэсэн албан ёсоор хамгийн чухал цагуудын нэг нь болохоор эзэнд хүндэтгэл өргөдөг цаг болдог. 근데 개인적으로는 기도하는 시간이야말로 소중한 시간입니다. Тэгвэл бүх нийтээрээ бид нэр эзний өдрийг чухал тооцдог шиг тооцоод байгаа. Тэгвэл хувь хүнийхээ хувьд гэх юм бол таны хувьд хүндэтгэлийн цаг шиг тийм чухал цаг нь болохоор залбирлын цаг байх хэрэгтэй байна. 기도하는 시간이 하나님 만나는 시간이에요. Яагаад тэгэхээр залбирж байгаа тэр цаг бол та эзэн бурхантайгаа уулзж байгаа тэр цаг. 우리가 섬기는 하나님은 살아계신 하나님이시잖아요. Тэгээд бидний дууддаг, бидний үйлчлдэг энэ бурхан бол амьд бурхан тийм ээ. 하나님의 일 한다고 바빠가지고 뭐 이런 일도 하고 저런 일도 하고 이 사람도 만나고 저 사람도 만나고 우리가 그럴 수 있죠. Бид нар бурхны ажлыг хийж байна гэд их завгүйгээр тэ энэ хүнтэй шуулцаал, энийг ч зэгцлээл, тэрийг ч янзлал ингээ ер нь яваад идэг штэ тий. Угаасаа тэгэхээр нь хэрэгцээ тий. 근데 정작 제일 중요한 하나님은 만나지 않아요. Гэхдээ хамгийн уулын тэрийг бид нар хийхдээ бурхантайгаа уулзаад, ярилцаад ингэж хийх хэрэгтэй. Гол тэр уулзах ажлаа орхитуулчихад байдаг. 하나님을 만나셔야 됩니다. Эзэнтэйгээ зөвлөлтөхгүй яваад байгаа. 책을 읽는 것보다도 그 어떤 것보다도 하나님 만나는 게 가장 중요한 시간입니다. Бидний хувьд энийг чих, тэрийг чих, номыг ч унших, юу ч их ажлууд байж болно. Гэхдээ эхлээд та бурхантайгаас нүүр тулаад уулзаад ярилцах цаг чинь хамгийн чухал байх хэрэгтэй байдаг. 토요일, 주일 전에는 다른 거 하지 말고 어디 나가서 기도하러 가세요. Бид нэр эзний өдрийн бэлтгэлд хийгдэг шүү дээ тий. Гэхдээ эзний өдрийн өмнөх өдөр буюу хагасаа өдөр та заавал нэг тийм заншаараа аль нэг газар очиод эзэн рүүгээ хандаад эзэнтэйгээ ярилцах тийм цагийг гаргаж сураарай.
그럼 아마 깜짝 놀라게 될 거예요. Та нэг хийгээд үзээрэй. Үнэхээр гайхах болно. 아멘. 기도할 때 하고 기도하지 않을 때 하고 엄청난 차이가 있어요. Хүн залбирахад болон бас залбирахгүй байх хоёрын хооронд үнэхээр асар том ялгаа байдаг. 자, 여기 8절에 보니까 За адилхан 37-гийн Исая 37-гийн 8 руу очих гэж байна. 아시리아 왕이 라기스를 출발했다는 소식을 랍사게가 듣고 돌아가서 림나 성을 공격하고 있는 아시리아 왕을 만났다 그랬습니다. За тэгээд 8 дээр юу гэсэн хэлэхээр тэгтэл Рабшике буцаж ирсэн гэсэн өөрөөр хэлбэл нөгөө Ассирийн хаан буцаад ирснийг сонсоод Ливнад те Лахишиг орхиод Ассирийн хаан Лахишиг орхиод Ливнад эсрэг байлдаж явна гэж мэдсэн. 그 자기 고국으로 다시 돌아갈 준비를 하는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол буцаад одоо ордон руугаа явах бэлтгэлээ хангаж ирсэн гэсэн. 소문은 그거예요. 9절에도 있는 것처럼 그때 아시리아 왕은 에디오피아 왕 디르하가가 자신과 싸우기 위해 출전했다는 소식을 듣고 이제 그 전쟁을 준비하기 위해서 돌아가는 겁니다. 네. 애굽 말고 에티오피아 왕인가요? 네네네. 에티오피아 맞아. 에티오피아. Тэгээд урд нэг Египт биш Этиопийн хаан гэсэн тэр нэг бурхан Исаягаар дамжуулаад буруу мэдээ тэд нар авна гэж хэлсэн те. Тэр нь энэ байсан. Ямар мэдээ байсан гэхээр Этиопийн хаан одоо Ассирлууд дайрах гэж нэг гэдэг ийм мэдээг авсан. Тэгээд тэд нар яаж гэхээр буцаад одоо явж байгаа энэ одоо үйл явц энэ дэр гарч байна. 그냥 돌아가지 않고 히스기야 왕에게 사신을 보내가지고 또 말하는 거예요. Тэгээд зүгээр одоо явахгүйгээр бас яаж гэхээр Хизекия хаан руу тий одоо занал хийлийн ийм одоо мессеж бас өгч байгаа. 10절에 보니까 유다 왕 히스기야에게 전하여라. 너는 네가 의지하는 하나님이 아시리아 왕의 손에 예루살렘이 넘어가지 않도록 할 것이다. 라는 말에 속지 마라. 보아라. 너는 아시리아 왕들이 모든 땅들을 멸망시키려고 어떻게 행하였는지 알고 있을 것이다. 그런데 네가 구원 받겠느냐 말했어요. За тэгээд тэд нэр явахдаа Ассири Хизекиянд юу гэж хэлсэн гэхээр 10:11 дээр гарч байгаа. Ингэж хэлсэн те. Та нар Юдагийн хаан Хизекияд яг очиж хэлээ. Чиний итгэдэг бурхан Иерусалим хот бол Ассирийн хааны гарт орохгүй гэж чамд хэлсэн үү? Чи тэрэнд бүү мэхлэгдээ. Чи хардаа Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаад юу хийснийг чи өөрөө харж байгаа үстэй. Тэгэхээр чи аврагдана гэж бүү санаа гэж ингэж хэлсэн. 하나님 의지에도 소용없다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол юу гэж хэлсэн? Чи бурхандаа надад нэмэргүй гэсэн ийм мессежийг өгч. 여러분들 어떻습니까? За энийг сонсч танд ямар сонсогдож байна вэ? 하나님 의지하는 거 아무 효과 없나요? Бурхандаа найдана гэдэг нь ямар ч одоо тэг үр дүнгүй байх уу? 하나님께 기도하면 아무 효과 없나요? Та бурхан руугаа хандаад хашгирах үед ямар ч үр дүнгүй тийм тохиолдлууд байдгүй. 아무 효과가 없는 것 같다. Ямар ч ингэдэг үр дүн байхгүй юм шиг, юу ч өөрчлөгдөхгүй юм шиг тийм мэдрэмж байдгүй. 다른 사람은 다 도와주는데 나는 하나님이 도와주시지 않는 것 같다. Бус хүмүүсийн залбирал ингээд сонсогдоод байгаа мэдэгдээд байна. Гэтэ миний ихтэй л ердөө асуудал шийдэхгүй байна да гэж бодсон. 그러면 안 돼요. Гэтэ битээ тэгэж бодоорой. 그러면 기도 많이 해가지고 하나님의 도우심을 받으셔야 됩니다.
эсрэгээр нь та харин тэ залбиралтай тууштай байгаад эзнээс ирэх тэр үр дүнг заавал амсаарай. 아니, 우리 성도들한테 하나님 의지해야 된다. 하나님 반드시 도와주신다. 말해줘야 되잖아요. Бид нэр одоо таныг тэ таны ингээд одоо өмнө зогсож байгаа итгэгч нартай хандаад тэ та нар найдвараа битээ алдаарай. Бурхнаасаа бат зуураарай гэж ингэж хэлэх ёстой хүмүүс нь бол бид нар шүү дээ тэ. 기도하면 하나님 들어주신다. Та залбирах юм бол эзэн заавал сонсдог гэж хэлэх ёстой хүмүүс бид нар. 근데 내 자신이 확신이 없고 그런 체험이 없으면 그 말이 약하잖아요. Гэтэ тэгж хэлэх ёстой хүн би өөрөө тэ надад тийм бат итгэл байхгүй бол яах вэ? Миний амнаас баттайгаар тийм миний амнаас гарч байгаа үгнүүд ингээд хүчж байхгүй шүү дээ. Итгэлч байхгүй. Ингээд суул гарна. 사람들은 압니다. Хүмүүс мэддэг. 아, 저분이 확신을 가지고 전하는 건지 확신이 없이 말하는 건지 알아요. Хүмүүс ингээд мэддэг. Энэ хүн үнэхээр итгэлтэй ярьж гин үү? Эсвэл өөрөө чинь үгэндээ итгэхгүй байгаа юм шүү гэдгийг ч юм уу те. Ярианыхаа өнгөнөөс ч юм ингээл олоо мэдчихдэг. 확신이 없이 말하는 것은 거짓말일 수 있어요. Хүн ингээ өөртөө итгэлгүйний дүлдэгнээд ингээ ярихлаарэ худлаа өгч хэлжээж магадгүй байдаг шүү дээ тий. 그렇지 않습니까? Тийм тэрийг мэдэн тий бид нэр бас тэрийг мэддэг тий. 이 사내립이 돌아가면서도 히스기야 왕을 위협하면서 협박하고 공갈치면서 돌아가는 거예요. За тэгээ энэ одоо хин Синнахериб хаан яаж юм гэхээр уул нь бол тэд нар чинь буруу одоо мэдээ аваад буцаад явж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгтээ буцаж явахдаа хүртэл зүгээр явахгүй Хизкияр ингээд одоо тий сэтгэл зүйн дайралт үзүүлж байгаа тий. Занал хийлээд 12절에 보니까 나의 조상들이 멸망시켰던 나라들 곧 고산, 하란, 레셉 그리고 들라살에 사는 에덴 사람들을 그 민족들의 신들이 구원했느냐? 도대체 하맛 왕, 아르밧 왕과 스발 와임 성의 왕, 헤나 왕과 이와 왕들은 어디에 있느냐? 그랬어요. тэгээ бас цаашаа юу гэж одоо санал хийсэн бэ гэхээр 12 13 дээр гарч байгаа. Ингэж хэлсэн. За бидний өвөг дээдсийн устгасан тий Гозан, Харан, Рефер болон Теласарт байсан Эдений хөвгүүдийг чи санаж байгаа үстэй гэж хэлж тий. Тэрийг бид нэр устгах үед тэдний бурхт нь аврааг өгч мэднэ үстэй гэж ингэж хэлсэн. Тэгээ бас дахиад Хаматын хаан, Арпадын хаан, тий Сафираимын хотын хаан болон Хена хаан, Явын хаадууд одоо хаан байна. Бид нэр байхгүй болцсон байгаа үстэй гэж ингэж хэлж. 그러니까 아시리아 왕이 아시리아가 다 점령한 멸망시킨 나라들입니다. Эднэр болохоор юу гэж хэлэхээр эдгээрийг бид нэр буюу манай асирчуд бүгдийг хороосон юм аа. Тэд нэр бурхтаа дуудсан гэсэн аврааг юмаа тэд нэр гэж ингэж хэлсэн. 고산은 유프라테스강 저 북쪽에 있는 지역입니다. Энэ дэр 12 дээр 12-ийн 1 дээр гарч байгаа Гозан гэж байгаа. Энэ болохоор Евфрат мөрний яг тэр төв хойд хэсэгт байрладаг тийм газар байсан юм. 하란은 메소포타미아 북쪽에 있는 지역. За Харан гэдэг нь болохоор Месопотамийн хойд хэсгээр байрладаг ус ийм газар нутаг. 또 레셉도 마찬가지예요. 유프라테스 강 유역에 있는 예전의 그 나라입니다. Энэ Резеф гэдэг нь бас ялгаа авахгүй.
Ефратын тэр хойд хэсгээр байрладаг. Ефрат мөрний хойд хэсгээр байрладаг. Тийм газар нутаг ус. 들라살도 메소포타미아 북쪽에 있는 나라였고요. За энэ Киласарт гэдэг нь бас тэр Месопотамийн хойд хэсгээр байрладаг гэсэн. 다 아시리아가 다 정복한 나라들입니다. Тэгээ энэ хэд ингээ яасвал бүгдээрээ Ассирийн товтлогооноос болоод ингээд цүүрсэн тий Ассирт ингээд баязлагдсан ийм болсод. 이 사람들도 자기 신들에게 기도하고 자기 신에게 도와달라고 했다는 거예요. Тэгээ энэ хүмүүс ч гэсэндээ өөрсдөө гэсэн бурхадтай байсан гэж хэлсэн тий. Тэд нар бурхад руугаа ч гэсэн бас хашгирч хэлсэн хүмүүсээ гэсэн. 아시리아 왕 사네립의 손에서 그들을 구원해내지 못했다. 근데 어떻게 너희가 섬기는 여호와 하나님이 너희를 내 손에서 구원해 주겠냐? 그 말이에요. Тэгээ тэр юу гэж нэхлээрээ тий тэд нар ч гэсэн зүгээр суугаагүй бурхад руугаа хашгирч хэлсэн. Гэхдээ тэдний бурхад нь миний гараас манай тий Ассирчүүдийн гараас өөрсдөө тэднийг аварч чадаагүй маа. Одоо чи ч гэсэн ялгаагүй. Чи ч гэсэн бурхан руугаа тий чиний хэлж байгаа тэр Яховараа хашгираа. Аварч чадахгүй надаас гэж ингэж хэлж байгаа гэсэн. 어떻습니까? 하나님은 우리를 구원하지 못하시는 하나님이신가요? Гэтэ бидний хувьд бидний үйлчлэлтэд итгэдэг бурхан тий биднийг аварч чадхаагүй тийм бурхан гэж юу? 하나님께서 우리를 건져주시고 도와주시고 하나님이 우리와 함께 해주시는 하나님 확신한가요? Таны итгэдэг тэр бурхан тий таны үйлчлдэг бурхан чинь таныг аварч танид тусалж бас танд ингээд тий таныг тий таны тусламж болох тэр бурхан мөн үү? 그런 하나님이 살아계신 하나님이라고 하면 우리는 하나님께 항상 기도하는 저희가 돼야 됩니다. Таны итгэдэг бурхан үнэхээр амьд бурхан гэж та итгэдэг бол энэ бурхантайгаа үргэлж ингээд одоо ярилцдаг, залбирдаг ийм хүн байх хэрэгтэй. 여러분 기도 많이 하시잖아요. 그러면 мэдээч хэрэг маш их залбирдаг байх тий. 교회 시험이 없습니다. 교회 시험이 없던. 네, 교회에 시험이 없어요. Тэг магадгүй залбирахад ядлаа чуулган дээр сорилт ингэ байдгүй. 교회는 이 지상에 있는 교회잖아요. 이 세상 가운데 있는 교회잖아요. Чуулганы хувьд хэдүүлээ бодох юм бол чуулган бол энэ газар дэлхий дээр нийгмийн дунд оршиж байгаа одоо зөв шүү дээ тийм ээ. 예수님께서 뭐라고 말씀하셨습니까? Эзэн Есүс юу гэсэн бэлээ? 내가 건강한 사람을 부르러 온 게 아니라 약한 사람, 병든 사람 부르러 왔다고 말씀하셨죠. Эзэн Есүс биднэрт ингэж хэлдэг тийм. Би эрүүл хүнийг бус өвчтөе хүмүүсийг хайж тэднийг эдгэх гэж ирсэн юм аа гэсэн байдаг. 내가 의인을 부르러 온 게 아니라 죄인을 부르러 왔다고 말씀하셨죠. Эзэн бас араас нь юу гэсэлэрээ би зөвхт тэр цагаан гартан зөвхт хүмүүсийг дуудах гэж ирээгүй маа. Би нүгэлтнүүдэд дуудах гэж ирсэн юм аа гэж хэлсэн бай тээ. 교회는 말이 많은 곳입니다. Чуулган бол яг үнэндээ ингэ бодглохлээрээ чуулган бол асуудал ихтэй газар. 항상 시험이 많아요, 교회는. Тэгээд үргэлж ингээд нөгөө асуудал гарч идэг, сорилт тулгарч идэг ийм газар. 근데 하나님의 종이 항상 기도하면 그 교회는 시험이 없어요. Гэхдээ тэр чуулганыг хариуцуулаад өгсөн тэр эзний хүн байгаад байгаа тийм. Эзний хүн харин үргэлж залбирал дондаа бат зогсох юм бол эзэн бурхан тэр чуулганыг ингээд сорилтгүй байлгадаг. асуудлуудаас ингээд татаж өгдөг. 교회에 시험이 없으면 그건 쉬운 겁니다. чуулган сорилтгүй байх үед их амар байдаг. 힘든 거 없어요.
хэцүү зүйл ч гэсэн ингээд байхгүй биш үү санагдана. 근데 교회 시험 있으면 그건 아주 힘든 겁니다. Гэтэ эсрэгээр нь бодоод үзээд чуулган асуудлаар дүүрэн байх юм бол яах вэ? Үнэхээр хэцүү. 교인들이 아무리 많이 오고 재정이 아무리 풍부해도 시험이 있는 교회는 목사가 고생을 많이 하게 돼요. Тэгээ муу хүн их ирдэг бага ирдэг ерөөсөө асуудал хамаагүй. Хүн их ирдэг байгаад тэг өргөлүүд асар их өргөвддөг. Эдийн засгийн хувьд асуудал байхгүй. Ийм чуулган байлаа ч гэсэндээ тэр чуулган дээр сорилтууд ингээ ирэх юм бол үнэхээр хэцүү байдаг. Буюу толгойлж байгаа одоо тэр хариуцж байгаа хүн маш их ингээд одоо зовдөг. 예. 잠깐 쉬었다가 하시자고요. 한 10분 쉬겠습니다.Айлаа нэг 10 минут амарч байгаад дахиад уулзъя. 그 이사야 37장 14절 말씀인데요. За харах юм бол Исая номны 37 дугаар бүлгийн 14 дэх ишлэл байгаа. 히스기야 왕이 그 아시리아 사자들이 보낸 편지를 받아 읽고 여호와의 전으로 올라가 그 편지를 여호와 앞에 펼쳐놓고 여호와께 기도했다고 말했습니다. За 14 дээр харах юм бол ингэсэн. Исая Хизкия хаан одоо тэр Ассирийн хааны илгээсэн тэр загтлыг хүлээж авсан байна. Хүлээж авчаад сүрдүүлгийн загтлыг хүлээж авсан. Тэгээд эзний өргөөрөө яваад уг загтлыг эзнийхээ өмнө авчираад дэлгэж тавьсан гэж. 9절에 그 사네립이 사신들을 히스기야 왕에게 보냈다고 말했잖아요. За тэн дээр болохоор 9 дээр хэлсэн тийм ээ. Хизкия хаан 구절의 용서님? 네, 9절. 네. 아하. тэр нэг 9 дээр харах юм бол Хизкияро элчиг илгээсэн гэсэн тий. 네, 그 편지를 가지고 하나님의 전에 들어가서 여호와 앞에 그 편지를 펼쳐놓고 기도했다 그랬어요. За тэгээд тэр загтлыг аваад 14 дээр харах юм бол эзний өргөнд ороод тэр загтлыг эзний өмнө дэлгэж тавьсан гэсэн. 16절부터 20절까지 그 기도한 내용이 기록되어져 있죠. За тэгээд тэр бас залбирсан байж залбирч байгаа агуулга нь болохоор 16-аас 20 дугаар ишлэл дээр гарч. 16절에 보니까 그룹 위에 앉아 계신 만군의 여호와 이스라엘의 하나님이시여 땅의 모든 나라들 가운데 주님만 하나님이시니 주께서 하늘과 땅을 지으셨습니다. 말했습니다. За 16 дээр ингэж залбирсан тийм. Бүх херувуудын дээр залрагч Израилийн бурхан түг түмдийн эзэн та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганц бурхан мөн үү. Та тэнгэр болон газрыг бүтээсэн мөлий гэж залбирсан. 아멘. 하늘과 땅을 짓지 아니한 신은 참 신이 아니라고 말씀하셨어요. тэрээр юу гэсэн гэхээр та газар болон тэнгэрийг бүтээсэн бүтээгээгүй бол хэрвээ бурхад хэлээгээд газар болон тэнгэрийг бүтээгээгүй бол тэр бол чихэн бурхан биш ээ гэж тэр бас залбирсан. 17절에 여호와시여 주님의 귀를 기울여 들으소서 여호와시여 주님의 눈을 열어 살피소서 보소서 사네립이 사람을 보내어 살아계신 하나님을 조롱한 모든 말을 들으소서 그랬습니다. За тэгээ цааш 17 дээр тэгсэн тийм ээ. Эзэн минь та чих тавиад энийг сонсооч ээ. Эзэн минь та мэлмигээ нээгээд үүнийг харж өгөөч ээ. Амьд бурхныг доромжлохоор Саннехрибийн илгээсэн бүх үгсийг нь та сонсож өгөөч ээ гэж залбирсан.
하나님께서 다 보고 계시고 다 듣고 계시는 것을 확신합니다. 이런 뜻이에요. За энэ агуулга болохоор чинь юу гэсэн үг гэхээр эзэн минь та энэ нөхцөл байдлыг бүгдийг нь харж байгаа, бүгдийг нь сонсож байгаа гэдгийг би мэднэ гэсэн энэ агуулга гэсэн. 18절에 агуулгыг залбирлаа. 참으로 여호와시여 아시리아 왕들은 모든 나라들과 그들의 땅을 멸망시키고 그들의 신들을 불 속에 던졌습니다. 그것들은 신들이 아니라 사람의 손으로 만든 나무와 돌이므로 그들을 멸망시켰습니다. 그랬어요. За хадаа цааш нь болохоор эзэн Ассирийн хаад үнэхээр бүх үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгэсэн. Гэхдээ тэгэж сүйтгэхдээ тэдний бурхтыг ч гэсэн Ассирчууд галт хайж шатаасан юм аа гэсэн. Гэхдээ тэдний бурхад гэж хэлээд байгаа зүйлс нь жинхэнэ бурхад биш. Тэр харин хүний гараар бүтээгдсэн мод болон чулууд байсан учраас тэд нэр устгахаас өөр аргагүй. Устсан юм аа гэдгийг хэлж өгсөн. залбирахтаа. 하나님 외에는 다 그건 거짓이라는 거예요. 다 가짜라는 거죠. За тэгэхээр 18 дээр хэлж байгаа түүний энэ залбирлын агуулга болохоор чинь танаас бусд нь бүгд хуурамчиг гэдгийг би мэднэ гэсэн ийм агуулга. 그러나 20절에 그러므로 이제 여호와 우리 하나님이시여 우리를 그의 손에서 구원하소서. 그러면 땅의 모든 나라들이 주님만이 홀로 여호와이심을 알게 될 것입니다. 그랬어요. За тэгээд 20 дээр харин юу гэсэн гэхээр одоо харин тийм эзэн минь та одоо биднийг түүний гараас аварч өгөөч ээ. Хэрвээ та биднийг аврахад энэ дэлхийн бүх хүмүүс ганцхан үнэн бурхан байдаг бөгөөд тэр нь та гэдгийг тэд нар мэдэх болно гэж хэлсэн. Амен. 예, 유다 나라는 아시리아를 이길 수 없는, 감당할 수 없는 나라예요. Яг үнэндээ Юдагийн одоо хүнийхээр харах юм бол Юда бол маш сул дорой. Тэгээ Ассирыг яагаад ч ялахааргүй тийм улс байгаа. 근데 유다 나라가 아시리아를 이기게 되면 어떻게 되는 건가요? Гэтэ тэгсэн чинь тийм жижигхэн улс Ассирыг ялчвал юу болох вэ? 아시리아가 세계 제일 초강대국이에요. Ер нь бол Ассир чинь нөгөө сая хэлсэнчлэн яг тухайн үедээ бол маш хүчрэг улсуудын нэг байгаа шүү дээ, тийм. 그러면 유다 나라가 세계에서 제일 강한 나라가 되는 거 아니에요? За тэгэхээр чинь тэр улсыг хэрвээ Юдачууд ялчих юм бол юу болох вэ? Юда бүр Ассираас хүчрэг улс болж хуурна, тийм. 하나님이 함께하는 사람이 제일 무서운 사람입니다. За тэгээ эндээс бид нэр харахтаа юу гэж авах вэ? Бурхантай хамт байдаг хүн бол хамгийн эмээх ёстой хүн юм. 이건 이제 히스기야 왕이 하나님께 기도한 내용이죠. За тэгээ энэ саяны хэдэл уншсан агуулга болохоор Эзекия хаан бурхандаа хандаад залбирсан энэ залбирлын хэсэг байсан, тийм. 그다음 21절에서는 이제 아모츠 아들 이사야가 히스기야 왕에게 이제 하는 말이에요. За одоо 21-ээс хойш нь харах юм бол Амозийн хүү Исая харин Хизекиянд хэлж байгаа ийм үгний агуулгууд гарч ирж байгаа. 이사야가 히스기야에게 사람을 보내서 말했다 그랬어요. За тэгээ энэ дээр юу гэхээр Исая Хизекияруу хүн явуулсан байгаа. Илгээгээд үг дагаад илгээхсэн. 여호와 이스라엘의 하나님께서 이같이 말씀하십니다. 왕이 아시리아 왕 사네립의 일로 기도하셨으므로 여호와께서 그에 대해 이렇게 말씀하셨습니다. 그랬습니다. За тэгээд юу гэж ямар үг хэлүүлсэн гэхээр Израилийн эзэн бурхан надаар дамжуулаад чамд ингэж айлтж байна гэсэн. Чи Ассирийн эсрэг над руу залбирсан.
Тэгээд би тэрний чинь хариуг ингээд чамд хэлье гэж 하나님, шүү гэдэг хэлсэн. Угнаа 하나, би нэг юм Тэ? хэлчихв. Энэ Аха. нэг улсаас шалгалт ирээд манай чуулган дээр би нэг иш орох ажилд олчлаа. 목사님, 네, 지금 나라에서 뭐라 할까요? 감시하는 사람들이 교회에 와 있대요, 갑자기. 그래서 잠깐 일어나셔야겠다고 하는데요. 네네네네네. 네. 네. 하나님께 기도했더니 하나님께서 그 기도에 대한 응답이 왔다는 거예요. За, тэгээд хэлсэнтэй чи над руу залбирсны чинь хариу би одоо чамд өгөө гэд Исаягаар дамжуулаад бурхан хэлж байна гэж хэлсэн тий. 22절 그 중간에 보니까 시온의 처녀 딸이 너를 멸시하고 너를 조롱한다. 딸 예루살렘이 내 뒤에서 머리를 흔든다. 그랬습니다. За, эхлээд агуулга нь гэсэн тий. 22 дээр гарах юм бол за онгон охин Сион минь чамайг тэр басамжлан илгэлвэ. Иерусалим охин минь чиний араас толгоогоо тэр зэгсэрвэ. 너는 누군가요? 너. Чи гэж хэлж байгаа энэ чамайг гэж хэлж байгаа энэ юу гэлж байгаа вэ? Чамайг гэдэг нь. 아시리아죠. 아시리아 왕 사네립이죠. За Ассири хааны хэлж байгаа гэсэн. 23절에 네가 감히 누구를 조롱하고 멸시하였느냐? 네가 감히 누구를 향해 내 목소리를 높이고 내 눈을 치켜떴느냐? 그랬어요. За энэ дээр хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дууга өндөрсгөн ихэмсгээр нүдэ өргөвөө. Израилийн ариун нэгний эсрэг гэж хэлсэн. 그 아시리아 왕이 히스기야에게 말한 거 아니에요? Ер нь бол Ассири хаан юу гэж утсан гэхээр өөрөө бурхан руу Хизкия хаанд үг илгээсэн гэж бодож байгаа. 근데 하나님께서는 자기에게 말한 것을 다 들으신다는 거죠. Харин бурхан юу гэхээр өөрт нь хэлж байна. Тэ Ассири хаан бурхан руу хандаж хэлж байна гэж хүлээж авсан. 곧 이스라엘의 거룩한 자에게 말한 거다 그랬어요. Тэгээд 23 сүүлд ирэхээр чи надад хандаж чи Израилийн ариун нэгний эсрэг мессеж явуулсан штэ гэж хэлсэн. 24절에 너는 내 종들을 통하여 주를 비방하며 말했다. 내가 나의 많은 병거를 가지고 산들의 꼭대기로 올라가고 레바논의 가장 깊은 지역까지 가서 그곳에 가장 키 큰 백향목과 가장 훌륭한 잣나무를 베어버렸고 가장 깊숙한 산의 정상까지 그곳에 빽빽한 과수원까지 갔다. 이렇게 말했다는 거예요. Тэгээд цааш нь 24 дээр ирэхээр чи зарцнараараа дамжуулан эзнийг доромжилж би тэрнийхээ олноор уулсын өндөрлгүүдэд Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тентхийн өндөр шилмэл майлсан моддыг тас цавчлаа. Би хамгийн өндөр оргил хамгийн өтгөн ойд нь хурц очлоо гэж гэсэн. 대단한 정복자죠. Өөрөөр хэлэх юм бол Ассир бол үнэхээр тухайн үедээ айц хүргэм ийм одоо дайчин ийм улс байсан. 우리 몽골의 칭기스칸도 대단한 정복자였잖아요. Тэгээ энийг харах юм бол Монголын Чингис хааныг бас бодох үст те. Үнэхээр дайчин тийм байсан те. Бараг энэ шиг л байсан багтаа. 25절에 보니까 나는 운물들을 파고 그 물을 마셨으며 내 발바닥으로 이집트의 모든 강물들을 마르게 했다 그랬어요. За тэгээд зөвсөлөөр чи бас юу гэсэн гэхээр би худаг ухаж түүнээсээ усын ууж хөлийнхөө улаар
Египтийн бүх голыг хатаасан билээ гэж хэлсэн гэсэн. 그 아시리아 왕 사네립이 이렇게 말했다는 거죠. Өөрөөр хэлбэл бурхан Ассир чи ингэж хэлсэн штэ хэлсэн шүү гэж сануулж байгаа тийм. 실제로 이 아시리아의 세력은 어마어마하고 무서운 세력이었어요. Тэгээ яг энэ байдлыг ингээ харах юм бол Ассирийн тэр цэргийн хүч тий ямар одоо тий бүр айц дагуулам ийм байсныг эндээс харж болохоор байгаа. 그러니까 26절에 하나님이 뭐라 그러세요? 야, 사내립아, 너는 내가 오래전에 이 일을 정했다는 사실을 듣지 못했느냐 그러셨어요. Тэгээ харин 26 дээр бурхан юу гэсэлээ хөөе Санхерибэ гэсэн байхгүй юу? Чи сонсоогүй мүү? Би өн эртнээс эний чинь аль хэдийн төлөвлөсөн байсан гэдгийг чи ер нь мэдээгүй юу гэсэн. 오래전에 하나님이 이거 다 내가 다 계획했다는 거예요, 하나님께서. Өөрөөр хэлэх юм бол те би чи одоо нэг ингэж байгаа болов чи би чамайг ч гэсэндээ өн эртнээс эний чи аль хэдийн мэдээ төлөвлөсөн байсан юм аа. Чи миний төлөвлөгөөний дагуу яваад байгаа гэдэг мэдэж гинэ үү гэсэн. 하나님은 오래전에 다 계획하신 거예요. Тэгээ бурхан маань өн эртнээс бүгдийг төлөвлөсөн байдаг. Амен. 하나님께서 저와 여러분들을 부르시고 하나님의 일을 맡기신 것도 오래전에 하나님 하신 거예요. Тэгээ бурхан те одоо өнөөдөр биднийг ч гэсэндээ те таныг намайг бид бүгдийг дуудаад эзний ажлыг даалгаад те өнөөдөр ч гэсэн энд ингээд суулгаж энэ бүх зүйлийг аль хэдийн төлөвлөсөн байсан. 26절 중간에 내가 지금 이루려는 것을 나는 옛날부터 계획하였으니 곧 네가 견고한 성읍들을 잿더미로 만들게 한 것이다 그랬어요. За тэгээ 26-гийн дундаас л цааш харах юм бол те эрт цагт би үүнийг хийсэн. Би аль хэдийн те анхааруулсан байсан тэр хотуудаа сүрүүлэхэд тулд чамаар дамжуулж тэр хотуудыг сүрүүлэхийн тулд бэлтгэсэн байсан юм аа гэж хэлсэн. 하나님께서 다 계획하신 일이라는 겁니다. Тэгээ бурхан аль хэдийн тэр одоо тэднэр биений хотуудыг сүрүүлсэнгээ өнгөрөөд байгаа тэр хотуудыг чинь те угаасаа тэр хотуудыг би сүрүүлэх гэжсэн. Тэрийг би чамаар сүрүүлэхээр бэлтгэсэн байсан юм аа гэж хэлсэн. 아시리아에게 그런 그 능력을 주고 권세를 주고 다른 나라를 다 멸망시키고 정복할 수 있도록 하나님이 다 그렇게 하셨다는 거예요. Өөрөөр хэлбэл Ассир те чи нэг сайндаа томроод байгаа юм биш ээ. Чи зүгээр миний төлөвлөгөөний нэг хэсэг штэ. Тэ? Би аль хэдийн чамайг зүгээр энэ үед хүчрхэгжүүлээд тэр улсуудыг чамаар дамжуулаад сүрүүлэх гэжсэн юм аа гэж хэлсэн. 27절에 그러므로 그 땅의 주민들이 힘을 잃고 겁을 내고 두려움에 떨었으니 그들은 들에 있는 식물과 같고 연약한 풀과 같았으며 지붕 위의 풀과 같았고 자라지 못한 곡초 같았다 그랬습니다. За тэгээ 27 дээр бас хэлсэн те. Тийм учраас буюу би аль хэдийн төлөвлөсөн байсан учраас тэдний одоо тэр сүрсэн хотуудын чинь оршин суугчид нь хүчин мөхөссөн юм аа. Тэр бол одоо тэг угаасаа гинтхэн болсон зүйл биш ээ. Тэд нэр айж түгшээж ичгүүрт орж тэд нэр яг нэг талын хэр талын өвс шиг ургамал ногоо шиг тэгээ дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүтгэдэг өвс шиг болсон нь энэ гэсэн төлөвлөгөөний дагуу байсан юм аа гэж хэлсэн. 아시리아 앞에서는 풀과 같이 다 연약하고 아시리아를 감당할 수 없었다는 거죠. Тэгээ тэд нэр угаасаа бурханы төлөвлөгөөний дагуу сүрэх ёстой байсан учраас тэд нэр төлөвлөгөөний дагуу л зөвхөн хүчгүй байсан юм аа чиний өмнө гэж ингэж хэлсэн. 28절에 나는 네가 앉는 것과 네가 나가는 것과 들어오는 것을 알고 있으며 또 네가 내게 반역하는 것도 알고 있다. 네가 내게 격분하였고 내 거만함이 내 귀에까지 이르렀으므로 내가 갈고리로 내 코를 꿰며
내 입에 재갈을 물리겠고 내가 왔던 그 길로 너를 돌려보낼 것이다. 말씀하셨어요. За тэгээ 28 29 тэр юу гэсгэлээрээ харин би бол тэ чамайг гэд насрыг хэлж байгаа. Би харин би чиний суух болон гарах орохыг ч нүртэл бас миний өөдөөс шавзран байгаа байдлыг чинь хүртэл мэднэ гэж хэлсэн. Тэгээд чи миний эсрэг уурлаж чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас би хамарт чинь дөр юугаа зүгээд амийг чинь хазаарлаад ирсэн газар руу чинь чамайг би буцаанаа гэж хэлж. 하나님께서 말씀하신 거죠. Энийг эзэн бурхан хэлж байгаа шүү дээ тий. 그리고 30절에 이것이 왕께 징조가 될 것이니 금년에는 저절로 자란 것을 먹겠고 둘째 해에도 거기서 난 것을 먹을 것이나 3년째 되는 해에는 심고 거두며 포도나무를 심고 그 열매를 먹을 것입니다. 이사야가 히스기야 왕에게 말해줬어요. За тэгээд Исая хаан энэ агуулгыг айлтчаад бас дахиад Хизкия хаанд юу гэж хэлсэн гэхээр 30 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн тий. Тэгээд энэ нь чамд тэмдэг болно гэж хэлсэн. Тэгээд ямар тэмдэг өгч байгаа гэхээр энэ жил чи зүгээр юу ургасныг нь буюу тариалж чадахгүй. Гэхдээ байглаасаа ургасан тэр зүйлийг л идэх болно. Хоёр дахь жилдээ буюу дараа жилд нь мөн түүнээс юу гарсныг нь буюу дахиад тэгээ өөрөө ургаж байгааг нь л идэх болно. Харин тэрний дараа жил буюу 3 дахь жилд нь чи тарьж ургац тарина түүнийгээ хураана тэгээ усан үзэм тариалаад түүнийхээ үр жимсийг идэх болно гэж хэлж гисэн. 지금은 전쟁 중이니까 제대로 농사를 지을 수가 없잖아요. Тэгээ яагаад энэ жил ингээд тариалж чадахгүй чи газараас ургасныг нь л иднэ гэж байгаа гэхээр одоо ч яг нэг дайны үе яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор амар тайван тариалах боломжгүй шүү дээ тий. Тэр үүднээсээ газараас ургасныг нь л иднэ шилж. 올해 하고 내년까지는 제대로 농사를 지을 수 없지만 3년째부터는 제대로 농사를 짓고 생활할 수 있게 될 것이다. 미리 말씀해 주신 거예요. Тэгээ энэ юу гэсэн утгатай гэхээр за чи энэ жил болон дараа жил л үүр тариа тарьж чадахгүй тий. Өөрөөр дайнтай байна. Харин 3 дахь жилээс нь чи амар амгалан болоод үүр тариагаа тарина тэрнийг хураах болно гэдэг хэлж өгч. 이게 무슨 말인가요? За энийг дахиад хэдлээ ойлгохыг бол юу гэж ойлгох вэ? 이 전쟁에서 절대 지지 않는다, 실패하지 않는다. 그런 말씀이죠. Өөрөөр хэлэх юм бол энэ юу гэсэн утгатай гэхээр энэ дайнд чи ялагдахгүй гэсэн утга. 나라를 빼앗기지 않는 거죠. Нөгөө талаараа ялагдахгүй гэдэг чинь улсаа чи булаалгахгүй гэсэн утга хэлж өгч. 31절에 유다 집안 중에서 피하여 남은 자들이 다시 아래로 뿌리를 내리고 위로는 열매를 맺을 것이니 이는 예루살렘에서 남은 자가 나오고 시온산에서 피한 자들이 나올 것이기 때문입니다. 만군의 여호와의 열심히 일을 이룰 것입니다. 말해줬어요. Амен. За тэгээ 31 32 дээр цаашаа харах юм бол юу гэсэн гэхээр ингэсэн те Юдагийн гэрийн амьд үлдгэсэд дахин доогоороо үндэслэн дээгүүрээ үр чим сургуулах болно гэсэн. Учир нь Иерусалимаас үлдгэсэд Сион уулнаас аврагдагсад гарч ирнэ. Төг төмдийн эзний зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ гэв. Амен. 피하여 남은 자가 항상 있습니다. Тэгээ үүндээс харах юм бол те зүгтэж үлдгэсэд бол үргэлж байх болно гэж хэлсэн. 피하여 남은 자는 오늘날 누구를 말할까요? За тэгвэл өнөө үед ч гэсэндээ ийм хүмүүс байгаа. За тэгвэл өнөө үеийн энэ зүгтэж үлдгэсэд гэж хэнийг хэлж байгаа вэ? 여기서 피하여 남은 자는 오늘날 끝까지 믿음을 지키는 성도들을 말해요.
За энэ цаг үед зогдож үлдгэсэд гэж хэнийг хэлж байгаа гэхээр итгэл дээрээ эцсээ хүртэл зогсох гэж тэмцэгчдэг хэлж зогсох гэж тэмцэж байгаа хүмүүс хэлж. 끝까지 믿음 지키는 성도들이 많지 않은 시대를 우리가 살아가고 있습니다. Бидний одоо амьдарч байгаа энэ үе бол эцсээ хүртэл итгэл дээрээ цэвэр хүмүүс чанараар зогсох гэж хичээж байгаа тийм хүмүүс олон биш байгаа ийм үед амьдарч. 하나님 따라가다가 돈 따라가는 사람들, 사람 따라가는 사람들, 명예 영광 따라가는 사람들이 대부분이에요. Амандаа буюу эхэндээ бурхныг дагаад явж идэг. Тэгээд дундаас ингээд алдагдчихдаг хүмүүс олонх нь байгаа. Сүнслэг байдлаараа бас замаасаа тэгэл алга болчихдог хүмүүс олон байна. 끝까지 믿음 지켜가면서 하나님 말씀 증거하고 이 일을 감당할 사람들이 이 시대에 필요합니다. Тэгээ эцсээ хүртэл тэр зам дээр үнний зам дээр зогсоод эзний үгнээс зуураад энэ ажилд хэрэглэгдэх хэрэгтэй байгаа хүмүүс үнэхээр хэрэгцээтэй байгаа. 네. 하나님의 일을 하다 보면은 유혹이 많아요. Бурхны ажлыг хийгээд явж явах үед хүнд янз бүрийн одоо уруу татлах сорилтууд ирдэг. 도와주겠다는 사람도 나올 수 있습니다. Энтэнд би туслаад өгье. Нэг сайн гараад ирнэ. 우리와 같이 하자. 내가 도와주겠다. За тэгээл тэ хоёулаа хамтраа энэ их ажил бүтэх гээд байна гэдэг гараад ирсэн. 내가 돈을 얼마나 주겠다. Хоёулаа ийм орлого боломжтой байна. Би чинь мөнгө өгье гараад ирнэ. 그런 걸 잘 피해 가실 수 있겠어요? Тэгээ гоё бизнес санаа манай янз бүрийн болоод ирэхээр түүнийг бид нэр ингээд яг зөв ялгаж чадах юм чадвар байгаа юу? 33절에 그러므로 아시리아 왕에 대하여 여호와께서 이와 같이 말씀하십니다. 그가 이 성에 들어오지 못하고 화살 한 발도 이리로 쏘지 못하며 방패를 가지고 가까이 오지 못하고 포위담도 쌓지 못할 것이며 그는 왔던 길로 그 길로 돌아가고 이 성에 들어오지 못할 것이다. 여호와의 말이다. 말했어요. Амен. За тэгээ 34 35 дээр цаашаа харах юм бол юу гэсэн гэхээр тиймээс Ассирийн хааны тухайд эзэн ингэж айлтж байна гэсэн. Тэр Ассирийн хаан энэ хот руу буюу Юда хот руу ирэхгүй. Тэр бүхэл нэг шиг сумч харуулж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ бас юу гэхээр хотын өмнө тэрээр одоо хотын өмнө ирчээд бамбайтагаа гарч ирэх чадахгүй, бүслэлт хийж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр ирсэн замаараа харин зүгээр буцаад явах бөгөөд энэ хотод орж ирэхгүй гэдгийг эзэн би айлдаж байна гэсэн. Амен. 절대로 못 들어온다. Өөрөөр хэлбэл үнэхээр ирч чадахгүй тэр гэж хэлсэн. 화살 한 발도 쏠 수가 없다. Тэг бүр ширхэг одоо номч харуулж чадахгүй гэж. 사람들이 생각할 때는 어떻게 그런 일이 있을 수 있을까? 그렇게 생각할 수도 있습니다. Тэг хүмүүс бодглохлоор за арай юу гэж тийм байх вэ гэж бодчих гээд байдаг. Яаж тэгж болох вэ? Одоо гэж бодох магадлалтай. 히브리서 11장 6절에 뭐라고 말씀하세요? За Еврей номны 11-ийн 6 дээр юу гэж хэлдэг байдгийг юу гэж хэлсэн байдгийг та санаж байна уу? 히브리서 11장 6절. Еврей 11-ийн 6. 누가 한번 읽어 주시겠어요? За хэн нэг нь уншиж өгөх юм байна. 히브리 11장 6절. За уншия. 네. Еврей 11-ийн 6. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь бурханд ойртон буйн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдогт
болдог гэдэгт итгэх ёстой. 아멘. 아멘. 믿음이 없이는 하나님을 기쁘시게 할 수 없다 그랬어요. Энд дэр хэлсэн те итгэл хэрэг надад байхгүйг бол чи бурханд угаасаа таалагдахгүй. Итгэл чинь байхгүй бол таалагдахгүй гэсэн. 그 믿음은 무슨 믿음이냐? Надад бол энэ ямар итгэлийн талаар ярьж байгаа юм. 하나님이 살아계신다. Бурхан бол амьд гэсэн итгэл. 그 다음에 하나님은 자신을 찾는 자들에게 상 주시는 분이시다. Бурхан өөрийг нь хайж байгаа хүмүүс заавал шагнагч нь болдог гэдэгт итгэл. 우리가 그거 믿고 있잖아요. Бид нар бол итгэж байгаа тий. 아멘. 우리가 기도하면 하나님이 기도 들어주신다. Би залбирах үед эзэн миний залбирлыг сонсноо гэж итгэдэг. 하나님이 다 알고 계신다. Эзэн бурхан та мэдж байгаа гэж итгэдэг. 우리 사정을 하나님 다 알고 계신다. Миний нөхцөл байдлыг эзэн та мэднэ гэж залбиртай. итгэдэг. 믿음이 없이는 하나님을 기쁘시게 할 수 없다 그랬어요. Тэгээ энэ дээр юу гэсэлээ? Хэрвээ итгэл байхгүй байгаа бол бурханд таалагдахгүй гэж хэлсэн. 히스기야 왕은 지금 이사야가 하는 말을 다 믿는 거예요. 다 믿음으로 받아들여요. За Хизекия хааны хувьд болохоор Исаягийн хэлсэн бүх үгэнд итгэж байгаа, итгэж хүлээж авсан. 여러분 우리가 하나님의 말씀 전할 때 우리 교회 성도들이 하나님의 종이 하는 말을 하나님의 말씀으로 다 믿고 받아들이면 어떻게 되는 거예요? Та энэ дээр гараад эзэн үгийг дамжуулж явах үед таны чуулганы хүмүүс таны амнаас гарч байгаа, дамжигдж байгаа үг болгоныг үнэхээр өөрт нь хэлж байгаа эзний үг гэдгийг хүлээн зөвшөөрөөд итгэлээр хүлээж авбал танай чуулганд юу болно гэж бодож байна? 그럼 큰 변화가 일어나는 거죠. Үнэхээр том өөрчлөлтүүд гарах болно. 시골 교회도 변화가 일어나고 도시 교회에서도 변화가 일어나고 다 변화가 일어나게 돼 있어요. Тэгээ өөрчлөлт нь хөдөөний чуулганд ч гарна, хотын чуулганд ч гарна. 아멘. 내가 하나님이 되는 게 아니라 내가 하나님 말씀을 받아서 성도들에게 전해주는데 성도들이 그 들을 때에 하나님의 말씀으로 들리는 거예요. Өөрөөр хэлбэл тэгээ би эзнээс үг аваад тэр үгийг амаар маань дамжуудаад гарах үед хүмүүс түүнийг хүлээж авахдаа миний их гэдгээр биш. Эсвэл би бурхан болцсондоо биш. Зүгээр тэрийг амьд бурханы үгээр хүлээж авсан тохиолдолд үнэхээр асар их өөрчлөлт гардаг. 그러기 위해서는 다른 거 필요하지 않아요. Өөр 기도해야 илүүд 됩니다. дуу юм хэрэгдэхгүй байдаг. Залбирал хэрэгтэй. 기도하지 않으면 그런 일은 일어나지 않아요. Залбирал харин гэхдээ байхгүй тохиолдолд тийм өөрчлөлтүүд төр бол угаасаа байхгүй. 35절에 나와 내 종 다윗을 위해 내가 이 성을 보호하며 구원해 주겠다. 약속해 주셨어요. За 35 дээр үгсэн гэхээр учир нь би өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно гэсэн эзэн хэлсэн. 그리고 36절에 여호와의 천사가 나가서 아시리아의 진에서 18만 5천 명을 쳤다. 그랬습니다. За тэгээд 36 дээр харах юм бол байсан те тэгтэл эзний тэнгэр элч гарч ирээд ассирчуудын хооронд 185 мянган хүнийг алчээ гэсэн. 아침에 일찍 일어나 보니 그들은 모두 시체가 되어 있었다. 그랬습니다. За харах юм бол юу гэсэн бэ? Өглөө эрт босоод харсан чинь тэд нэр бүгдээрээ те үхтэл болцсон байжээ гэсэн. 지난 밤에 생긴 일이에요. Өөрөөр хэлбэл өмнө шөнө одоо болсон юу байсан те үйл явдал байсан те. 그리고 37절에 아시리아 왕 사네립이 떠나 돌아가서 니느웨에 머물렀는데
그가 자기 신 니스룩에 전해서 제사하고 있을 때 아들 아드람멜렉과 사라셀이 칼로 아버지 그를 사네립을 죽이고 아라라 땅으로 도망하였으며 그의 아들 에살 핫돈이 그 뒤를 이어 왕이 되었다 그랬습니다. За тэгээд Ассирийн хаан Синнахариб хөндлөн буцаж Ниневед амьдрах гэсэн тийм. Тэгээд түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелих Шаризар нар нь түүнийг ил дээр халаад өөрсдөө Арарат нутаг руу зугтав гэсэн. 근데 이 내용은 이제 아까도 읽은 것처럼 열왕기하 18장, 19장에 또 자세히 또 기록되어져 있어요. За энэ агуулгыг хэдүүлээ түрүүнд бас уншсан тийм ээ. 2 дугаар хаад 19 сэдвэр бүлэг дээр байсан тийм. Яг энэ ижлэг агуулга. 오늘날에도 하나님께서 저희와 함께 해주시고 또 저희의 기도를 들어주시고 또 우리를 도와주시는 하나님이십니다. Энэ эзэн бурхан энэ өдөр ч гэсэн биднэртэй хамт байж биднэрт ингэ тусалдаг энэ бурхан байна. Амен. 예. 몽골은 기도하기 참 좋은 곳인 것 같아요. Монголыг ингэ бодох юм бол залбирахад үнэхээр одоо нөхцөл сайтай газар юм шиг байна. 땅이 넓잖아요. Яагаад тэгэхээр өргөн уудам хөнгөө газар ихтэй тий. 여러분들 예, 기도하는 자리를 찾아서 기도하러 가시고 하나님의 능력을 받으시길 바랍니다. Тэгэхээр та маань залбирах тэр газрыг хайж болоод тий эзэнтэй хандаад эзэнтэйгээ ярьдаг тийм гоё болцооны газартай болоорой. 기도하겠습니다. За хамтдаа залбираа хэдүүлээ. 거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 감사드립니다. Ариун эзэн минь таныхаа ивэл болон хайрын төлөө талархъя. 하나님이 살아계시다는 것을 제가 분명히 깨닫고 믿는 제가 되게 해주시옵소서. Эзэн минь таныг амьд бурхан гэдгийг бид нар үнэхээр ухаамсарлаж ойлгоод бат хэдэгдэл хүмүүсээ хад туслаач. 또 기도하면 하나님 반드시 도와주신다는 것을 깨닫게 해주시옵소서. Залбирах үед эзэн та заавал туслана гэдгийг бид нар бат итгэлээрээ хүлээж авах туслаач. 함께 해주신 하나님 진심으로 감사드리며 Танд талархъя. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуулаа. 아멘. 아멘. 아, 감사합니다. 네, 수고하셨습니다. 네. 고맙습니다, 목사님. 다들 건강하세요. 이런 네. 말씀. 네. 자, 네. 바이올라 만나가. 감사합니다. 네. 네, 감사합니다.